манай салбар ороо 2015 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь бол одоо төрийн бас байгууллагуудаа одоо голлох одоо үйл ажиллагаагаа ингээд явуулдаг. Манай худалдаачийн танхим тэгээд одоо бусад холбоотууд бид нартай ингэж хамтарч ажиллаж байгаа. Энэ чиглэлээсээ бид нар мөн одоо намар худалдаа эрхлэгчдийн 100 жилийг хамтарч одоо зохион байгуулах. Энэ чиглэлээс нь одоо үйлдвэрлэлийн хөгжүүлэх тэднэрт хэрэгцээтэй зүйлүүд нь юу байна вэ гэдэг чиглэлээс уралдаан тэмцээн хамтарч зохион байгуулах гэдэг нэдэдгүү ажлууд байж байгаа. Энэ чиглэлээс бас хамтарч удахгүй ажиллана. Үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд тэр одоо үйлдвэрлэгчтэй тулгуур байгаа асуудал нь яг үнийг хэлэхэд брэнд бүтээгдэхүүн болгох энэ чиглэлээс нь санхүү болон маркетинг менежментийн талаас нь анхаарах ёстой юмуд байна. Манай яг өдөө амьдарч байгаа одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүстэй тулгарч байгаа гол асуудал нь юу байна вэ гэхээр өнөөдрийн бидний болж байгаа процесс бол ингээд тэр бүтээгдэхүүний чанар, өнгө, үзэмж юмнууд дээр өөрсдийнхээ хэмжээнд сайн хийж байна. Гэвчиг цаашд одоо улс орны хэмжээнд тэгээд дэлхийн нийтийн хэмжээнд стандартад нийцсэн брэнд бүтээгдэхүүн түүний одоо сав баглаа, бодол, амт чанар тэгээд одоо бизнесийн борлуулалтанд нь анхаарах хэрэгтэй юмнууд бас байгаад байгаа байхгүй. Тийм учраас энэ чиглэлээс нь холбоон дээр маань одоо 1000 гаруй одоо үйлдвэрлэгч нар байдаг. Энэ үед туршлагатай хүмүүсийн одоо мэдээллийн сангаас сургалт тэнд зохион байгуулах боломж юу байна вэ гэдэг талаас нь сая санал солилцлоо. Тийм учраас зарим нэгэн одоо үйлдвэрлэгчдийн санаа бодлыг холбоогоор дамжуулж тэнд одоо сургалт зохион байгуулах энэ чиглэлээс нь нэлээдгүй зөвлөлдлөө. Тийм учраас намар 8-9 сарын үед одоо зохион байгуулж явуулах нь бол зүйтэй юм а гэж ингэж тохиолдлоо.